Мөнгөн гүйцэтгэний орлого дэлгэцэнд мөнгөн хөрөнгө хэсгийн бүртгэл цэс дотор байрлана. Мөнгөн гүйцэтгэний орлого цонхоор хоёр дансны хооронд гүйцэтгэе хийх боломжтой. Шинэ гүйцэтгэе хийхдээ хуудасны доод талд харагдаж байгаа нэмэх товч дээр дараарай. Огноо болон төлөвийг шалгаад гүйцэтгэний төрлүүдээс сонгоод харилцагчийн кодыг бүртгэсэн харилцагчдаасаа сонгож оруулна. Гүйцэтгэний төрөл нь 3 төрөлтэй байх ба төрлөөс хамаарч авлага, өглөг болон бусад дансуудыг кредит данс хэсэгт шүүн харуулж гүйцэтгэе хийхэд хэлбэр болгоно. Дансны төрөл нь бэлэн ба бэлэн бус байна. Бэлэн төрлийг сонгуул зөвхөн кассийн данснууд харагдах бөгөөд харин бэлэн бус гэх юм бол зөвхөн харилцах данснууд орж ирнэ. Ингээд бүртгэсэн дебет дансуудаасаа сонгож оруулна. Мөн кредит дансаа оруулна. Гүйцэтгэний утгаагаараас оруулж өгч эсвэл бүртгэсэн утгуудаасаа шууд оруулах боломжтой. Дараа нь гүйцэтгэний дүнгээ бичиж өгнө. Сонгосон дансууд нь валютын данс бол сонгосон валютын тухайн өдрийн албан ханшийг санал болгох ба гараар засах боломжтой байна. Хэрвээ нөөц тооцох бол нөөц хэсгийг чагтлаад үзүүлэлтүүдээс сонгоорой. Үүний дараа мөнгөн хөрөнгийн үзүүлэлтүүдээсээ оруулна. Ингээд шаардлагатай бүх мэдээллийг оруулсны дараа хадгалах дарахад таны гүйцэтгэл авлагаа хэсэгт хадгалагдана. Та авлагаа цэсийн мөнгөн гүйцэтгэний авлагаанаас бүртгэсэн гүйцэтгэлийг харах боломжтой. Огноогоо сонгоод хайлтын товч дээр дарахад тухайн хугацаанд хийсэн гүйцэтгэлүүд гарч ирнэ. Хийж байна төлөвтэй гүйцэтгэлийг хийсэн төлөвт шилжүүлж баталгаажуулж болно.